сайн уу? Өнөөдөр амралтын өдөр, бүтэн сая өдөр бид гараад хүнсээ цуглуулах гэж байна. Ойр тарай Ирландд аягүй гоё нартай. Нартай гэдэг нь болохоор 2-3 өдөр нартай байж байгаа л тэгэл буцаал юу агаал бүрхэл бороо ойр зур ороод. Гэхдээ ер нь бол яг намайг нэг анх ирж хахад нэг амар хүчтэй салхитай өдөөс тэр мөр нь бол гайгүй багссан шүү. Тэгээ одоо хүнсээ цуглуулсан Ирландын одоо миний яриад байдаг эрүүл хүнстэй гэдэг шалтгаан нь одоо юу байх нь вэ? Тэрийг одоо мэдцгээе. Будаалагтаа явсан чи бас даахгүй шүү. Ирланд гэхдээ ингэж будаалагтаа ялангуяа би ийм дараг хүн ингэж будаалагтаа явна гэдэг бол айгүй түүхэн тэмдэглэн штэ өдөр. Энэ ингээд хүнснийхаа тэрэгтэйгээ явж байна да. Магадгүй бид хоёр нөгөө бороотой амир хөдөө өдөр хүнс цуглуулгахдаа л одоо машин авах юмсан л гэж боддог да. Бусад үед бол сайхан энтэйгээ ингээд явчихад айгүй амар байдаг. Зя жоохон нар гарч шүү. Ингээд өөртөө зүлгээ засцсан. Тэгээ заримдаа болохоор энэ моднуудаа ингээ оройн цагаар гэрлээ насаачдаг. Тэгэхээр айгүй гоё болчдаг. Тэгээ дээрэс нь энэ Крисмсийн баяр, Халлоуин энэ төр гээд янз бүрийн гоё баяруудаар хауснууд айгүй гоё чимгэлцдэг. Энэ сарнаа урагч. Энд ийм сарнаатай хашаанууд айгүй хөт юм лээ. Тэгэл одоо энэ нэг хогны савнууд ингээ гаргаад тавьсан баад эдгээр тэгээд баг бүтэнсөө өдөр болгон гэсэн баха. Хогны машин ирээд хогийг ачаад явдаг. За энд нэг жижиг зүлэгтэй. Тэгээд заримдаа энэгээр ингээ явхаар энэ хаусны эздүүд нь өөрсдөө зүлгээ ингээ янзлсан байж идэг. Айгүй хөөрхөн. Энэ гудамжаар алхаа явахаар айгүй гоё гэдэг надаа. Нэг их машин байхгүй. Тэгэл нам гүм. Тэгээ айлууд нь ингээ сайхан гэртэй байж идэг. Тэгээ ингээ харахаар энэ моднууд нь айгүй гоё харагдаж байгаа. Тэгээ ингээд алхаа явахаар айгүй гоё байдаг. Аз олж гэхдээ өнөөдөр салхихгүй байна. Салхитай байх юм бол бас Ирландын салхи агуу штэ. Тэгээд салхитай байдаг болохоор жилийн 4 улирал баг нэг өдөрт тохиох боломжтой. Тэгээд цаг агаар нь баг хэдхэн секундын дотор ингээ хуурчдаг. Тийм болохоор ерөөсөө нөгөө борооны цуу эсвэл гадуураа өмсөх цамц ч юм уу тиймэрхүү юмыг ол заавал ингээд аваад бэлэн байдалтай явж идэг. Цаг агаар болохоор нэг амир одоо дээшээ доошоо гэсэн тийм одоо монгол шиг хасах 30 нэмэх 20 гэсэн тийм юу байхгүй ирнэ. Ер нь л нөгөө салхин амир хөтөн болчдөг. За дэлгүүр дотроо ороод ирсэн. Энд ингээд янз бүрийн кофе шоп, жижиг дэлгүүрүүд гэл. Энэ Данс гээд Ирландын нэг юм том сүлжээ дэлгүүр байдаг. За тэгээд дотроо хувцас, тэгээ хүнс, иймэрхүү юмнууд бол байдаг. Галтгооны хэрэгслийн гэл. Энд ингээд ийм цэцэгнүүд зарж гин. Тэгээл ингээд жимснүүдээс эхлэндээ. За энэ сармис 49 цент. За сонгон юм байна. Sorry. За энд ингээд жимснүүд харагдчихна. Алимнууд юм те. За энэ бас энэ нөгөө сортоос хамаарат юм янз бүр байгаа. Байна. Энэ авокадонууд бас айгүй гоё. Энд 2 ширхтээ нь 3 евро гэж юм. Тэгээ бүр олноороо бас үүдэг. Энэ нас 5-6 ширхтээ нь ингээд 3 евро. Кивинууд. Тэгээ энэ дэшегээ плам харагдаж байна. За ингээ хам боргоцоонууд
Одоо ингээд миний хэлээ гэдэг юу болохоор жишээлбэл энэ дээр хугацаанд 7 сарын 1-нд дууссан гэсэн бааз. Тэгээ ингээ хаанаас ирсэн нь тодорхой, хизээ хугацаанд дуусна ингээ тодорхой байдаг болохоор айгүй тийм найдвартай. Үнэхээр бас хүний бид айгүй сайн гэж сонссон. За ингээд гүзээлзгэнүүд энэ савлгаанаас хамаарад 7, 270 гэдэг ингээд янз бүр 5 хийдгээд бас байна. Ингээд усан үзэм, нэрс эдгээр бол аюу гоё. Тэгээ бас ингээл ихэнх нь 3 идтэй 4, 5 гэл савлгаанаас бас ингээ хамаарад байж байна. За ингээд нэлээд том хэсгээр ингээд байж идэг. За энд ингээд талах нарийн боовны хэсэг нь харагдчихна. За ийм бүхэл махнууд 14, 15 евроноос эхлээл ингээд байж байгаа. Тэгээд махнууд нь олвол ингээд янз бүр жижиглсэн ч байна, ийм бургерных байна. Тэгээд стейкных бас байгаа. Энэ хардаа энэ бүр ингээд хөшгөлөөд бэлдээд өгсөн ч бас байна. Энд ингээд загснууд байна. Жишээлбэл энэ 3.10 гэсэн бааз ийм юмнуудыг ингээ холиод авбал бас айгүй зүгээр байдаг. Тэгээ салмон тэр далайн гаралтай бүтээгдэхүүнүүд ингэ байж байна. За энд бол бүр яг юугаараа за энэ талхны үн бас харагдчихэв. Ингээл бас хэмжээнээс хамаарал дээрэс нь орц найрлагаас хамаарал янз бүр байдаг. Гэхдээ миний хувьд болохоор яг ийм талхнаас илүү зүгээр ийм баглууд илүү амар санагдаад байдаг. Энд ингээд дахианы махнуудыг бас янз бүрээр ингээд бэлтцсэн. За энд ингээд мөчнүүд тэгээ цээж махан гэдэг бусад махнуудын төрлүүд нь ингээд байж байгаа. Энэ төмснүүд гэхтэл ингээд янз бүр байна. Чандаг нь байна. Яг нөгөө овонд хийдэг нь байна. Амтд төмс гэх юм янз бүр байгаа. Ингээд өглөөний цайндаа уудаг юунууд байж байна. За ингээд нэлээ их юм. Савн, шампунь, тэгээд гоо сайхны хэрэгслүүд гэл ингээл байна да. Сайз нэлээ олон төрөл. За тэгээд заримдаа болохоор ингээд байжснаа бүтээгдэхүүнүүд нь ингээд хасуунаар нь зарнаа гэд ингээд урамшуул зарлцдаг. Энд ингээд гоё цэцгнүүд бас зардаг. За ингээд баглаа бурлаанаас хамаарад янз бүр. За ингээд нийтдээ 19 евро боллоо. За дахианы мах, жимснүүд, ногоонууд, тэгээ багэл гэл ингээл миний 7 хоногийн хөлс. За ямар ч гэсэн хөлсөө аваад гараад ирлээ. За тэгээд бүтээгдэхүүнүүд нь 30-40 орчим центр бол нэмэгдсэн байгаа нь ажиглагдчихж байгаа. Тэр юмнуудын үн ингээд нэмэгдэж байгаа ч гэсэн цалингийнхан доод хэмжээ бас ингээд давхар нэмэгдээ явах нь бас айгүй гоё идэг. Тэгээд амин л үршигдсэн хөлсөө аваад гэртээ ороод ирсэн. Саяны авсан юм дээр энд нэрээ Porsche дэлгүүрээдэг полинезгийг тэгээд энэ хөлдөөсөн бааш бас гарч идэг. Тэгээд энийг болохоор одоо яарсан үед ч юм уу жигнээ эсвэл бааштай цай ногоотой шүлч гэдэг юм уу тийм юм хийгээд ичээд айгүй амар идэг. Тэгээд энэ юм Монгол зардаг шиг юм сирог тэгэл крока тэгээд нөгөө борцог энэ төр бас байдаг. Айгүй заримдаа ингээд яг танил юм идмээр санагдахтаа тийшээ ороод аваад ичүүл айгүй гой санагддаг. За тэгээд дээрэс нь болохоор энэ нөгөө Hello Fresh гэдэг ийм Ирландын ийм нэг компани байдаг. За тэгээд энэ болохоор дэлгүүртэй дээрэс нь ийм одоо юутай хоолны ийм сонголтуудыг өгдөг. За тэгээд эндээ ингээд яаж хийх заавар нь бас байж байгаа. Бүх орц найрлага нь ингээд бүгдээрээ байдаг. Тэгээд эндээс ингээд ямар хоол сонгох юм,
тэрийг вебсайтаар норж бүртгүүлээд захиалчаад тэгээ ингээд хүрээд ирснийхэн дараа аваад хийхээр айгүй гоё юм лээ. Зугаатай. Хайрцагын дотор махтайгаа, ногоотой, амтлагчтайгаа бүх юмтайгаа дээрэс нь ингээ заавартайгаа хүрээд ирдэг. Тийм лээ. Гэхдээ орц нь бол яг манай дүү бит хоёр ингээд хэрэглэхэд болж байгаа. Хэрвээ их иддэг хүн ороод ирэх юм бол жоохон багтахаар юм шиг санагдсан. Гэхдээ яг тэрийг тэгээ өөрөөсөө байгаа орцуудаараа нэмээд явуучвал баяжуулаа явчихна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ болохоор зөвхөн нэг юм хоолны л үн явж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл эхний нөгөө нэг удаагийн хүргэлт нь болохоор за нэг 5-6 евро л авч ах шүү л. Гэхдээ дээр би нэг одоо махын ихсгээд тэгээд 2 хүнийхээр 4 өдрийн хоол гэж захиасан чинь нэг 15 евро болж ирсэн. Тэгэхээр ингээд яг юу сонгож байгаа вэ гэдгээс хамаарат үнэн нас ингээд дэшээ доош явчих юм бэл. Тэгээд энийг 3-7 хоногийн турш ямарчсан туршиж үзсэн. Надад бол нэг эхний 2-7 хоногийнх нь сонголтууд нь харьцангуй юм гайгүй дажгүй хоолуудтай. Тэгээд тэрнээс цаашлах юм бол жоох нэг сонголтгүй болчих юм шиг санагдаад эхэлсэн. Тэгээд яг нэг хэдэн удаа энийг ингээд туршиж үзээ. За тэгээд ямар хоол, ямар амтлагчийг ингэж хийж болохоор ингээд мэдчихэд дараа нь өөртөө энэ орц найрлагуудаа ингээд бүгдээр байгаа штэ. Энийгээ ингээд өөртөө гадуур нөгөө Аз дэлгүүрээс ч байна уу, Европоос ч байна уу ингээд цуглуулад тэгээд энэ зааврынхаа дагуу ингээд хийгээд идэхээр бас айгүй зугаатай. Яг одоо бидний хувьд бол ингээд нэг тогтсон л нэг хэдэн олон дотор эргэлдээд идэв штэ. Тэгэхээр энийг ингээд оруулаад ирэхээр бас айгүй зугаатай юм лээ. Махны дэлгүүрүүд зөндөө байдаг. Тэгэхээр тэндээсээ нөгөө үхрийн мах, хоны мах болохоор тийм тусдаа махны дэлгүүрээс бүнд авчдаг байхгүй. Тэгэхээр айгүй амар юм шиг санагдаад байдаг. За тэгээд бусад жимс ногоон, хүнсний бүтээгдэхүүн, бусад одоо нэг юмнуудаа болохоор тэр дансаас ороод авчдаг. Тэгээд данс болохоор нэлээд олон сүлжээ дэлгүүртэй. Тэгээд одоо жишээлбэл 25 еврогоор юм авах юм бол шууд 5 евро хасагдаад 20 евро төлнө гэсэн. 50 еврогоор 50-с дээш еврогоор ингээд юм авах юм бол 10 евро хасагддаг. Ийм юутай баучертай. Гэхдээ тэр нь болохоор за нэг 7 хоногийн хугацаатай ч юм уу ийм хугацаатай тэр дотроо ингээд өөртөө худалдаа хийгээд урамшууллаа аваад тэгээ явчихдаг.